Эх орныхоо 408 зогсоос эргэх цэнхэр дэлхийнхээ өнцөг булан бүрээс дэлхийн монголчуудын MJL радио 88.3 долгиондор бид бүхэнтэйгээ үргэлж хамт байдаг эрхэм хүндэт сонсогч үзэгч таны энэ үдшийн амрыг дахин ирж мэдчилж байна. За өнөөдөр 2025 оны 9 сарын 30-ны өдөр мягмар гарыг төхөж байна. Улаанбаатарын цагаар 21 цаг тэг 9 минут болсноор манай өнөөдрийн тогч барин тугалж хариулна үрээтэй хүний ил амьдрал нэвтрүүлэг маань эхэлж байна. За радиогийн 20 дугаар студид хөтлөгч угнаа найруулагчаар Өнөр Баяр. За нэвтрүүлгийн продюсераар Айри нар та бүхэнтэйгээ хамт байна. За манай өнөөдрийн хүний ил амьдрал нэвтрүүлгийн сэдэв бол өчигдөр хамт ажиллахад ядаргаатай эгч нар байсан бол өнөөдөр хамт ажиллахад ядаргаатай ах нар гэсэн сэдвийн хүрээнд ярилцаж байгаамаа. За Эрикагийн хилдэгчлэн хүн бусадтай хуваалцсан зовлон гуйныг 3 дахин нэмгэрч бусадтай хуваалцсан жаргал баярхоор 3 дахин нэмэгдэ гэдэг энэ сайхан үг байдаг. Нэрэл бид нар хин нэгнийхээ амьдрал тулраад байгаа асуудал дотор нь ингээд бугалчихсан гаргаж чадахгүй байгаа энэ шалал зовлонг сонсож хамтдаа тайвшруулж биеиндээ сэтгэлийн болон итгэлийн халуун дулаан илч болсон. Энэ гэрэл гэгийг түгээж явах нь сайхан байдаг үлээ. За ингээд мэдээж хөтлөгчийн үгээр би ямар нэгэн санал болохгүй, шийдэл гаргахгүй, за зөвлөгөө бүргэхгүй. Ер нь зүгээр сайхан сонсоод ирсэн загтлыг уншиж өгөөд ямар нэгэн сонсогч үзэгч маань холбогдвол тэрийг бас мөн сонсож түгээгээд хуваалцаад ийм цаг хугацаа хамтдаа өнгөрөх юм аа. За энэ ч утгаараа холбогдож байгаа сонсогчийн утасны дугаарыг би зарлахгүй шууд авна. Ямар нэгэн загтлын эзэн холбогдогчийг зарлахгүй. За ингээ манай өнөөдрийн сэдэв хамт ажиллахад ядаргаатай ах нар. Яг ийм амьдралын ажил дээрх ийм одоо хүндрэл бэрхшээл асуудал тулгараад байгаа бол тулгарч байсан бол та бүхэн манай радиогийн шууд эфирийн утас 77 77 38 83 гадаадаас холбогдвол 77 77 88 30 дугаарын утас эфир дээр нээлттэй хүлээж байгаамаа. За өчигдөр бас ярьчихсан болохоор одоо сэдвийн өрөнд бас татаал хэлээ л да. Ажил дээрээ хүн ажилласаа шантарч залхахаасаа түүртгэж зовхоосоо илүүтэй ажлынхаа хин нэгэн бүлэглэлээс ажлын газрынхнаасаа одоо бэрхшээж болгоомжулж явна өдөр тутамдаа тийм амьдралыг туулж өдөр болгон гэрээсээ орноосоо босохдоо гэрээсээ гарахдаа яа одоо тийм нөхцөл хүлээж байгаа яаж ажилдаа очно гэдэг энэ мэдрэмж үнэхээр хэцүү. Хүн ажилласаа өөрөө шантраагүй байдаг, ажиллаа хиймээр байдаг. Гэтэл орчин нөхцөл нь тийм хүлээж байгаа. Ийм одоо ертөнц рүү ингээд алхаад өдөр болгон очно гэдэг бол хэцүү шүү дээ. Тэгэхээр иймэрхүү одоо хүний хил амаар доромжлох, ямар нэгэн зүйлд гүтгэж буруутгах, эсвэл дэвшин дээшлэх тэр орчин нөхцөлийг боомлдог, бүлгэрхдэг, зарц боол мэт харьцдаг. Эсвэл зүгээр л хувийнхаа үзмжээр илт дургуцлаа илэрхийлдэг. Тоглож наадахтай хүртэл тэр үнийгээ ил задгаа доромж маягаар хилдэг бол энэ хин нэгний хөдөлмөрлөх эрх рүү шууд халдж байгаа ийм илэрхийлэл байдгийн бэ. Дээрээс нь ийм асуудал төрийн болон төрийн бус байгууллага хувийн хэвшлүүдэд яг ийм асуудал мөн ижил тэнцүү төвшөнд байгаа гэдгийг судлаачид тогтоочихсон байдгийн байна. За ингээл ааш нь олддгоо ерөөсөл тэр нэгэн хүнд тэр нэгэн хэсэг хүмүүст л таалагдчихэж эвтэйхэн амар тайван ажиллаж боломоор ийм харилцааны асуудал үүсчихсэн ёс суртахуунгүй болчихсон ах нарч бай, эгч нарч байна. За бүр дүү нарч байна, үеийн нөхдүүд ч байна. Гэхдээ л тэнцэнэ нэг хаа юм уу, заа юм уу гэдэг шиг болчихсон ийм хүмүүс байдаг. Энэ бол үнэхээр залхмаар дарамттай асуудал. Хил хязгаараа мэддгүү тийм давруу хүмүүс байгаад байдаг те. Үнэхээр ядаргаатай. За ингээд яг энэ бол албан ёсных нь нэршил хийлэг нь болохоор албан ёсны ажлын байран дээрх дээрлэхэлт дарамт гэдгээр үл агуулгаараа ордог юм байна. За ингээд болсон бодит тохиолдлыг би уншиж өгье. Манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдвол 77 77 88 30 дугаар утас эфир дээр нээлттэй хүлээж байгаа. Та залах боломжтой байгаа шүү. За би ингээд бодит тохиолдлыг уншиж өгье. Өчигдрийн дугаараар сонсоод хамт ажиллахад хэцүү эгч нарын тухай ярьж байгааг нь сонсоод хамт ажиллахад хэцүү ах нарын тухай бичээсэй гэсэндээ танай радиогийн пэйж рүү загтлаа бичиж байна. Загтлыг минь уншиж өгвөл их л баярлна шүү. За би 25 настай эмэгтэй байгаамаа. Барилгын инженерээр төгссөн, мэрэгчлэрээ ажиллахад их хэцүү гэдгийг өдөр бүр л мэдэрч байна да.
Гэхдээ ээж аваасаа зөрөн байж яванда том архитектурч болно гэдгийг сонгосон мэрэгжил болохоор гүрийсээр л байна. Гэхдээ ах нартай ажиллах үнэхээр амаргүй байх юм аа. Хаширсандаа өглөө болгон л ажилдаа явмааргүй санагдаж байна. Энэ газар ороод 1 жил гарсан боллоо. Барилгын талбай дээр ажиллаж байгаа л да. Бүгдийг л тгээс эхэлж байна. Гэхдээ манай ажлын нэг тийм хөгшин бүрх гэх юм уу ах нар ёстой муухай. Гэхдээ би хүний нөөцтэй хэтгэл юм бол би буцаад хэрэгт орох хэмжээний их хортой газар л да. Токсик орчинтой. Эхлээд намайг ажилд орсны дараа шинэ хонь гэж нэрлэж байсныг би мэдлээ. Тэгэл хүсээгүй байхад бийд хүрнэ. Яаж ийж байгаад балиар том хүнийхээ тэр заваа ярианд заавал намайг чирч оруулаад ярина. Бараг л барилга дүүрэн залуу чам дээр цовроход чи жинхэнэ барилгачин болно штэ ч гэж яах шиг. Эхлээд шүдээ зугаад гүрийдэг байлаа. Одоо харин нэн ялангуяа үс нь бууртаж яваа тэр ахыг харахаар л бүр уур хүрээд байх юм. Ажлаа орхиод явж болно л доо. Гэхдээ энэ зуныг барчих болж би группийн компани офис руу татагдах болохоор л би гүрийгээд байсан юм. Ганц намайг ч ингэхгүй барилга дээр ажилладаг эгч нарт балиар нэр өгчихсөн. Тэгэл тэр нэрээрээ дууданд оромжилж байгаагаа их л гоё юм сэдээд бодоод олчихсан. Их л гоё үйл явдал гэж боддог. Тэр ах эмжил радиогс их сонсдог. Хэрвээ сонсож байгаа бол гээ аха та ёстой балиар хүн шүү л гэж хэлмээр байна. Загтлыг минь уншиж өгсөнд баярлаа. Хүний л амьдрал гоё нэвтрүүлэг шүү гэсэн байна. За энэ бол яг ажил мэргэжил дээр очичихсан байгаа. Ялангуяа бүсгүй хүмүүст бол яг тохиолддог асуудал шүү. Болсон болоогүй тэндээ их олон жил болчихсон. Тэгээд одоо туршлагатай гэд нэр зүүчихсэн. Хамт олондоо хүндлэгдчихсэн ийм ах нар бол ялангуяа бүсгүйчүүдийг нэг яг ингээд хоргоогоод өдөөд байх нь биш. Зүгээр хэл амны бай болгоол хин нэгэнтэй холбдог ч юм уу эсвэл ярьсан ярианых нь бай, биенийх нь хэлбэр дүрс, царайных нь бие авч яваа байдлаас нь болол нэр хоч өгөөл эмэгтэй хүний бүсгүй хүнийг бол жоохон гундаагаад байгаа байдал бол хаа газар ажиглагддаг. Гэхдээ бас энэ дээр заавал тэр ах гэдэг нэрийг зүүчин насанд яваа хүмүүс болгон тийм биш. Мундаг сайхан туршлагатай эзэмсэн мэрэгчлээ одоо өвлүүлж үлдээ надаас хойш энэ асуудлыг чи энэ дээр анхаараараа наач ингэдгийн шүү тэгдгийн шүүгээд заа зөвлөж байгаа ахаа гэж дуудмаар ийм л сайхан хүндээ гэд хуурай ах トゥ болмоор те ийм сайхан нөмөр нөлөгт ах нар бол зөндөө бий. Гэтэл энэ бүхний хажуугаар хүний л амьдрал болсон байна. Хүн л болсон байна. Сайнтай муутай урттай богинтой уул юм гэдэг шиг янз бүрийн юм байгаа. Тэгэхээр манай өнөөдрийн сэдв бол яг л энэ хамт ажиллахад ядаргаатай ах нар гэсэн сэдвийн хүрээнд яригдж байгаа. Яг энэ асуудал танд өөрт чинь тулсан бол хэрвээ яг ийм асуудал тулчаад байгаа хин нэг мэддэг бол энэ асуудал яаж өрнж яг юунаас болдог вэ гэдгийг мэддэг хин нэгэн байгаа бол манай радиогийн шууд эфирийн утас 77 38 83 дугаар утас эфир дээр бэлэн хүлээж байна. Хэрвээ гадаадаас холбогдох бол 77 88 30 дугаар утас руу басан залгаж өөр тохиолдсон эсвэл өрөөл тохиолдсон явдлыг үнэхээр сайн мэддэг бол холбогдож асуудлаа хуваалцаж бас болох юм аа. За ингээд эхний сонсогч маань холбогдож байна. Хүлээж авлаа. Эмжил радио тэнэг сонсож байна хүний л амьдрал нэвтрүүлэг. За би дөрөвний түүхийг бас сонсчлоо. Тэгээд дахиад бас юм хэлгээд. За. За энэ дээр дэлхийн нарамт бол ямар ч залуухан төгсөж байгаа ч юм уу гэхэл үнэхээр байдаг байхгүй юу. За гэхдээ дахиад нэг ярьдаг юм яг хов живийг л эмэгтэй хүн ярьдаг гэж ойлгоод байдаг байхгүй юу. За яг түрүүний ярьсанчлан эрэгтэй хүмүүс хүртэл яг итгэж ярьсан. За яг ийм юм болохгүй байна. Ингээд тгийа гэж ярьсан юмыг хүртэл цаашаа бүр амар дамжуулдаг. Эсэргээрээ мушгиж ярьдаг. Тэр үнийг буруутгах талаар нь аягүй ханддаг. Тэгээд тэд нар заавал залуу хүмүүс биш дандаа нас тоцсон хүмүүс байдаг юм байна лээ. Тэгэхээр дэлхийн нарамтыг би ярьсан учраас энэ сэдвийг нарай хөндөй гэж бодсон байхгүй. Тэгэхээр октодод одоо яг сануулж хэлэхэд эмэгтэй л хүн хов ярьдаг ч юм уу тийм жижиг цажиг хов живэнд ордог гэдэг юм байдаг юм байлаа шүү. Чиний аягүй хүндэлж хайрлж итгэж ажиллаа заалгаж исэн ах чинь хүртэл өөр тийш очиж чамайг бүр юу ч чадахгүй юм шигээр муулдаг ч юм уу эсвэл аягүй тийм өгүүлсгэх хандлага байд юм байлаа. Тэгээд эмэгтэй хүмүүсээс илүү хортой
ер нь эрэхтэй ах нар юм байлээ. Яг би үгүйсэхгүй амьдрал дээр бол тийм хүмүүс байдгийг би өөрөө мэднэ. Тэгэхээр эрэхтэй хүмүүсийг жоо би намд заагаад те бас бөөрсөөртэй те за охинтой хүмүүс юм гэж боддог гэсэн чинь бүр бараг тэгэж жижигээр химлэж ингэж хүнийг тамалж яхаар нэрээ зохиод авчихгүй нь явдаа гэж амар боддог юм байлээ. Бараг зохиод авсан бараг шодлоо юм байлээ гэвэл. Таны одоо ажил хөдөлмөрөөр эрхэлж явах цаг хугацаанд иймэрхүү хүн таарч байгаагүй. Йоо бүр яг ажилласаа гарсан хэлтга маань яг тэр байсан аахгүй юу. Жижиг сажиг ингээ ховж ивэн дутгаад бэлгийн дарамтаа бол би хэлээг байгаа даа шүү дээ. Тэгмээ яг тэр хов хотгодог хүн өөрөө надад бэлгийн дарамт үзүүлдэг хүн байсан байхгүй юу. Тэгэхээр одоо эмэгтэй хүний гэлтгүүл өөр нь ажлын байрны шинээр гарч ирж байгаа хүмүүсийн залуу насны хүндлэлтэй тий ирээдүйн хөдөлмөрлөх боломжийг нь бити ингээ сэвтээлтэй. Тэгэд амар боловсралтай гэж яг тэндээ хүндлэгдсэн. Гэхдээ бүр үнэхээр одоо би бүр энэ амар юм одоо бүр ярьсан чинь баг өмөлцөөд шүү дээ. За уучлаарай. Тэгээ нууц биш бол хэдийн орчим насны хүн бэ? За би одоо яг насыг бараг шууд хэлчихээ дөө. Нэг 48 орчим насны хүн байсан. Тухайн үедээ. Тухайн үедээ гэж ер нь саяхан л гэсэн үг дээ. Тиймэрхүү. Ер нь бол ингээд танд ямар нэгэн байдлаар бэлгийн дарамт ингээд үзүүлж байгаа ч гэлээ гисэн бүр цаагаараа бүр өөрөө бас хов утгаад хор ингээд үнэн худал нь ялгахгүй ингээд яриад дигдэгээд байдаг бас давхар тийм дарамттай байсан гэсэн үг тийм үү? Миний бодлоор яг гаргалгаа нь болохоор би ингээд нүүр өгөхгүй болохоор ийм зан гаргаад ийн гэж бодсон чинь зүгээр л яг тийм хүн байсан байлээ. Яа тэгэл өмнөх түүхүүдийг би бас сонсож байгаа. Ажлынхан тэгээд тэр хүний талаар бол ямар сэтгэлтэй байх вэ? Гэтэ тэр хүний фракцийнхан байхгүй юу? Тэнд байгаа ажлынхан маа. Тэгэхээр одоо би эсрэг байрсуултнаагаад би ганцаараа юм ч одоо яах вэ? Гэтэ би яг ажил хөдөлмөр хийж талан мөнгө авмаар агаад идэг. Тэгээд надад бас мэргэжлийн чадамж гэж бас байж болно шүү дээ тий. Үнэхээр хөдөлж юм уу? Тэгсэн чинь тэгээд би аюу одоо ингээд өөр газар орохдоо яг энэ асуудлаа ингээд бүр тээдэг болсон байгаа байхгүй. Өөр хүмүүс шал өөр байгаа шүү дээ. Өөр байгаа ч юм уу. Байлгүй яах вэ? Би одоо яг орохдоо яана яг тийм хүн байгаа юм шиг юм мэдрэмж авсан юм шиг тий. Энэ бол одоо хин тийх болоо гээл тий. Тэгэл оронгуудаа зүгээр шалтгаангүй зүгээр л нэг ажил хөдөлмөр хийж байгаа нэг айлын гэрийн эзнийг баг энэ намайг ингэж хөрлөөгээ хардаад байгаа юм шиг тий бүрсэлтэй. Тийм байх л да одоо хэцүү шттэ хүн ч одоо тэгээд хашир хөнгөж хаширсан хүнийг хэлнэ гэдэг шиг л бас нэг траума маягийн юм л одоо авчаад байна гэсэн үг шүү дээ тий. Траумал хэвчээд байгаа байхгүй тий. Тэгмээс би одоо дахиад надад хөдөлмөрлөх нэг 50 жилийн нас байлаа гэхэд ингээд цаашдаа бас яг гадаг энэ чигээрээ байх юм уу хэцүү шттэ тий. Хүмүүс эмзэг гэж бодчих вэ гэхдээ хов живчи ер нь хамгийн хүнийг иддэг юм байлээ. Ялангуяа эдгээр яг тийм байлээ гэж. Би бүр ямар ч юм тэгж яхаа баг нэг зохиод авчвал баг нэг ёо гэж юм хэлээд байгаа байхгүй юу? Тийм ээ. За холбогцсонд баярлалаа танд. Баярлалаа. За чи сайн өнгөрүүлээрэ. За. Энэ болсон болоогүй ховж гэдэг ажлын газар дээр за ер нь одоо би төрийн албанд бол маш их байдаг гэж би боддог. Өөрөө ч би нэг төрийн албанд ажилласан болохоор хэцүү. Айгүй хэцүү. Хүн болгонд очиод би тийм биш дээ гэд хүн болгонд толгой дараалан ярих надад зав байхгүй, хүсэл байхгүй, боломж байхгүй. Гэтэл зүгээр тэр хүмүүс хин нэгний тухай зүгээр л тамхи татахтаа, зүгээр л кофе уухтаа, эсвэл зүгээр л энтэн шоу удахтаа зүгээр нэг ярианы архины даруулга болгож хин нэгний амьдралыг зүгээр яриад инээлдээд ингээд байж гин. Тэр нь үнэн худалгаач шүүх ямар ч бодол байхгүй. Ийм хогийн нарийн дунд хин нэгний амьдрал сүрж идэг гэдгийг мэддэггүй ийм байдал зөндөө бий. За дараагийн сонсч үлээж авъя. Энэ жил радио тэнэг сонсч байна. Дөрөмн За чимдээ. За тэр ажил дээр дарамт үзүүлээд байгаа нэг даргаахан талаар ярина. За сонсё. За ээлжинд ажилтдаг хүн байна. За ээлжинд ингээд эрэгтэй эмэгтэй янз бүр хүмүүс л гарна шүү дээ. тэгэлгүй яах вэ? Тийм. За тэгээд ээлжинд бид нэр гуруула гардаг. Хоёр өрөөнд хуваагдаж суудаг. За тэгээд дарга маань ажлын маань нэг бүсгүйг хоргоогоод тэгээ нөгөө хүн үгүй нэ тэр гэдэг авчир зүгэлөө би нөгөө төлөв өрнөсөө сонсоо суугаад ирсэн. Йоо за тэр үед тэр үед нь тэгээ зүгээр өнгөрөөцөө. Тэгээ дараа нь бид нэг ингээд албан байгуулагч чинь ууж идээд наан цаан тэгээ суун.
Тэгээд би нөгөө дарагтаа манай дарга ихнэр бас бидэртэй цуг ажилладаг байхгүй юу? За. Тэгээд хэлсэн чи уурлаад тэгээд би ассан тавиад дарга зодчихжээ. За тэгэл одоо хүний нүдэнд өргөссөн орчлын дайныг дарамттай амьдарч байна да. Тэгин штэ. Тэгээд нөгөө хүүхэн маань надад нэг тийм өртөө юм шиг. Тийм. Тэгэл одоо ерөөсөө хилдэг үг нь хална гэж тэгдэг. Би ч өөрөө одоо 2 хүүхэдтэй. Тэгээд ингээ гэр бүл ингээ бас авч явж байгаа хүн. Тэгээд нэг тийм баг бүртэлцэх нь холгүй. Тэгэл одоо юм аав. Одоо тэгнэ ингээ гэл ерөөсөө. Тэгэл мөнхий одоо юу гэж нөгөө ажлын байрны дарамтаа над дээр гаргаад тэгээд би өөрт нь хэлсэн л дээ. Тэгээд юм чин бол бас тий. Одоо хаандаа ингээд очирч одоо уулзаж очирч ирсэн хүмүүс бол хамаалахгүй гэсэн тий. Тэгж байгаагүй шууд ингээд өрөөнд нь ингээд ганцаар ингээд тий ингээд энэ бол бэлгийн дамд тэгээд дууг өнгөрчөө дараа нь ингээд за бас нэг идэхэн ярилцаад хэлийдэ барийдэ ойлголцыг доод гэдэг үг нь хэлсэн чинь л муудаал. Тэгээд гэрсэм тавиад тэгээд тэрнээс хойш юу н ажлын хүмүүстэй бас арих ухаа болсон байдгийн. Одоо ажлынхантай байх орон зай чинь шууд хомигдчихэв гэсэн үг шүү дээ угаасаа тий. Тэр хүнээс. Тийм штэ. Тэгээд тэр хүмүүс би өөрт нь хэлсэн л дээ. За бас хүний нэр нүр гэж бас байдгийн шүү тий. Таны ч гэсэн би бол яг таныг бодоод бас ингээд дуугаа ингээд байгаад байдаг. Та болохоор намайг ингээд идэг гэдэг. Чиний үг юу нь юу юм бэ л гэдэг. Тэгээд одоо төрийн албаагч болохоор тэгээд гол нь нам дагааг болохоор хэцүү байгаад байна л да. Тийм. За танай ажлынхан бол одоо тэр хүний бол элдв бензин чи таны мэдж байгаа ноог бол мэдэхгүй шүү дээ тий. Мэдэхгүй одоо 3 л мэдж байгаа гэсэн. Би мэдж байгаа, тэр бүсгүй мэдж байгаа, дараа нь мэдж байгаа. Танай ажлынхан бол одоо магадгүй одоо өөрийн чинь даргийнхаа үгээр ороод жигших маягтай ч болцсон байхыг үүсэхгүй юм байна шүү дээ. Оо эн чинь төрийн албанд өөрөө таач гэсэн өөрөө ажиллаж ирсэн хүн ямар байдаг мэддэн шүү дээ. Чи ер нь хүн хүмүүсийг яаж хөдлөх үү, яаж нөгөө нэг хүрээлэлтэй байлгах уу, хайрцаглалтай байсан тийм. Тийм хүнийг одоо яаж харцаараа хөдлөх үү, хөдлөхгүй байгаа хүнийг яах уу, яаж ажлаас нь хаалах уу, хэнийг ажилдаа авах уу. Өөрөөсөө нөгөө хаа газрын хаанаасаа хаалах чин дээр гэдэг шиг ерөөсө хурган дарга нар ч хамаг их юм хийж байгаа шүү дээ ерөөсө. Одоо тэгээд цаашдаа яа гэж бодож байна та? Оо одоо яах вэ? Ямар ч хэлээс зүгээр дуугаа ажиллаа хийдгээрээ хийн. Тийм. Хоёрдугаарт одоо энэ сонгуулийн хараал суужий та. Тэгээд одоо нэг сонгуул өнгөрөхөөр тэгээд зайланда юм солигдчих. Тийм. Ямар ч нам гарч ирээ. Одоо тэгээд дараагийн сонгуул хүртэл та одоо ингээл бас л наа чи ажлын байрны дарамт шүү дээ тий. Дарамт одоо тэгээд энэ чи юу яаж болохгүй шүү дээ. Одоо хилээ дуулаад яваад ээж болдоггүй. Хэлсэн өөртөө гайгаа ураадаг тийм л болчиход байна шүү дээ. За албагцанд баярлалаа танд. За баярлалаа. За чиг сайхан өнгөрүүлээрэй та. Ер нь хэцүүлдэ яг ялангуяа одоо бүр дарагтайгаа ингээд саяны залуугийн бодит явдал ингээд дарагтайгаа зөрчилдөнө гэдэг бол тэгэл ер нь төрийн алба хэцүүлдэг юм. Ёстой төсөөлж байна. Одоо энэ хүн бүрэн бүтэн ажиллах потенциал алдна. Бүрэн бүтэн үнэхээр ажиллаач гэсэн ямар ч дэмжлэг урамшуул шагнал элдв бензин байхгүй болно. Цалингаа бүтэн авах юм л болно. Яг энэ залуу бол шудраг өснийхөө төлөө эмэгтэй хүнийг бас өмгөөлөх хамгаалах энэ байдлаараа хандсан. Гэтэл одоо эргээд өөрт нь юм асуудал толгосон талаар ярьж байна. За хандсанд холбогцсонд баярлалаа саний сонсогчдоо. За дараагийн сонсогч хүлээж авъя. MJ радио таныг сонсч чинь хүний л амьдрал нэвтрүүлэг. За өрөөмөндөө бүгд нэрэмдэргээ. За чимд. За. Сэдв сонсноо та. За. Технээс бүртнээс сонссон гэж сонсоод бас нэг юм санаанд ороод ярих гэж бодоод. За. За ингээд манай сууч ажил гэж одоо миний хамгийн сүүлд ажилласан газар бид тэрээс 9 жил ажилласан. Тэгээд нэг барилгын компани л та. За. Тэгээд намайг дөнгөж ажилд орж явахад нэг
нэр мэр хэлээд яг нэг нэр хэлэхгүй шүү. Тийм нэр мэр хэлээд яг нэг агнорч ах хоо гэдэг. Тэгээд тэр манаас ер нь жаахан хэмжээнд бодгоодч маягтай нэг овгийн ахлагч маягтай ер нь тэгээд өөрөө нэг хаан бусдын тэгээд боол маань ингээд тийм бас нэг сургууль төгссөн инженер гэж орж байгаа тэр энэ цаг агнорч яг олон жилийн туршлагатаа компани олон юм хийж хийсэн баг л да. Хандаа тэгээд айгуу нэг юм дарамттай байдаг та. Нөө гүлгөө ингээд тийгтэй. Тэгээ би бас нэг хэдэн сар ажиллаад бас нөгөө альбом сермертийнхаа нөгөө нэг чинь би дээр яваад байгаа шүү дээ. Тийм. Энэ нэг хэдэн жил ажиллаа. Тэгээд бас дахиад мэйс дахлаа. Хэдэн сар ажиллаад мэйс дахиад бүр нөгөө дээштэй. Тэгэхээр нөгөө чинь ер нь бол нэг би бас нэг тэр дотор нэг жоохон мэйс тест яагаад нэг өөрийнхөө бүрэлдэхүүнээс үүсгээд байгаа шүү дээ. Тэр нэг компани дотор чинь. Тэгээд сургуулаа төгсөөдний удаа 23 дөрөвтэй залуу байсан юм уу? Тэр ах манд хойд чинь надаас бас нэг 10 гараа ах нэг 35 6 таа гэх юм шиг. Тэгээд тэр маань тэгээд идэг. Ер нь бас нэг ой байрныхаа бас нэг эмгтэй хүмүүс мөнгөтэй ч ер нь тэгээд. Яг яаж дарамтлах вэ? Одоо яг ингэдэг чинь хамгийн наадах юм чинь бид өдөр ингээм хамт хоолндоо ордог нэгсэн гадааваатай тий өдөр ингээм хамт хоолндоо ордог. Тэгэнгүүт одоо тэр манай тэр эмгтэйчүүд чинь ер нь зүгээр суулгах. Одоо хаагур нөхөр өөрийн зохин тий. Сайхан амтшгүй гэдэг юм уу тий. Тэгээ нэг өөрийнхөө одоо ярьж байгаа нэг хинт ч одоо нэг инээд юмгүй жокийг өөрөө нэг амар гоё юм ярьж ийн гэж боддог. Тэгэл тэрэндээ хотлаа чанг инээд яг тийм тэр ч яг нэг ингээд дагалддаг бас нэг хэдэн суугны үсрэн ч юм уу бас нэг хэдийн байна. Тэгээд ууж идээд явах та тэгээд бас ер нь таажтай байгаа л хөтэй. Тэгээд хөхөө амтэн зоч яана агсан зогтоо 50 нэг тийм их хүний даам болсон гэхэд тэгээд яг нэг цаг хугацаа өнгөрөө тэгээд нэг бид нэг бонд явж байгаа нэг шинэ жил болоо. Тэгээд нөгөөдөг чи яах вэ? Би нөгөө дээр нэг гараад нэг сүүл болсон багтаа нэг жоохон ингээд яагаад тэгэхээр махад бас намайг жоохон үнэлээд ингээд тахсан. Нөгөө хүний чинь нэг юун жоохон доошлоод нь штэ. Өөрийнх нь тэгэхэд над руу нэг уурлаад нэг шинэ жилийн байгууллагын шинэ жилээр нэг над руу босч ирээд энэ өөрийнхөө практикийн хитэн хүмүүстэй бас тэгээд тэгэхэд харин би бас нэг жил гарan дэвчсэн нэг уураа харин жиг гаргаад нэг санийхээ залууг гэдэг за одоо зохион болоо. Тэгээд харин тэрнээс хойш гайгүй. Тэгээд ер нь явах тусам тэгээд нөгөөдөг чи тэгээ бас гайгүй болоо. Тэгээд сүулдэж бүр хинчиш болоо. Тэгээд өөрөө ч ажлаасаа гараад явсан л та. Саяны тэр залууч түрүүний тэр ярьсан хүмүүнийг явал тэрээ хүн чамаа юу гэж ярина уу хамаагүй зүгээр шингээгээл угаасаа шингээдэг гарвал тэгээ шингээгээл тэртэргүү чи илүү эмчин мэдээ тэрний дээр гарч л таараа тэдрийг зүгээр сайхан урагсаага хараад зорилгоо бодлоо тууштай л явчих. За баярлалаа. Ерөөсөө би яагаад за баярлалаа. Чиг сайхан гөрүүлрээ та. Тэгээ ер нь хүн дэсхийн аргагүй болгодог хүмүүс байдаг л та. Яалтч байна. Яг өдөөл, яг оролдоол ингээл өт хүртэл биед нь хүрэхээр атрилддаг гэдэг шиг ямар нэгэн байдлаар өөрийнхөө үзэл бодлыг хамгаалах, эсэргүүцлээ үзүүлэх юм хүсэл сонирхол байгаад байдаг. Ёстой л одоо саяны сонсогч, дөрөвний сонсогч хоёулаа зодтолцсон талаараа ярьж байна. Гэхдээ ямар ч асуудал тулгарсан тэр зодоо нүжэнд цус нүж үнэхээр шийдвэр биш шүү гэдэг би одоо амьдралынхаа хувьд үзсэн асуумынхаа хувьд бол хэлэхэд тийм аль нэгэн талд нь асуудал шал өөр асуудал үүснэ шүү. Эндээс бас болгоомжтой болж игэл нөгөө зураг зодоо хоёрыг холоос харах нь гоё байдаг гэдэг шиг аливаа юмыг ухаанаар шийдэрээ гэж. За би дараагийн нэг тохиолдлыг ярьж байгаа. Саяны миний уншсан тохиолдол болохоор эмэгтэй нэг шинэ ажилтны талаарх байсан. Одоо болохоор энд эрэгтэй ажилтны талаар энэ ах нарыг яаж одоо ийм амьдралд нөлөөлөд байгаа талаар ингээд ийм тохиолдол байна. За энэ сонсогч залгаж чинь би энэ тохиолдлыг уншичаад сонсогч авъя. За танаа өчигдрийн нэвтрүүлгийг сонслоо. Тэгээд ядаргаатай ах нар гэсэн сэдв орох байх гэж бодоод сэтгэлдээ үлдээлээ. Уншаад өгөөрэй. За бодит байдал үнэн төрхөн энэ шүү. Хэлж чадахгүй бачироод байсан. Та нарт л одоо хандъя да. Манай ажлын ах нар гэж үнэхэрийн ядаргаатай хүмүүс байна. Бүгдээрээ тийм биш ч гэсэн ер нь л ийм хүмүүс олон байх юм аа. Төрийн албанд ажилладаг л да. Иймэрхүү ядаргаатай өөртөө итгэсэн гаруудыг хэн нь ийм болгочихдаг байна гэж бодмор.
Лаг том сэтэртэй туршлагатай тэдэн оны хөдөлмөрийн аваргалг нь тэргүүний албан хаагчлаг нь яг дунд нь ороод ажиллахаар үнэндээ дур гутмаар. Нийлж хүнд оромжлон шинээр ажилд орсон хүнийг бүх зүйл дээр зарц боол шиг харьцдаг. Үгнээс нь зөрвөл орон зайгүй болно. Болсон болоогүй бүх зүйлийн буруутан сэжигтэн болно. Албан газраа ажил мэргэжлээрээ зүтгээд амьдралаа амжуулж цалин мөнгө авч байж зүгээр л бүх зүйлийг муулна. Яг хүүхнүүд шиг хүний ахуй амьдралын нууцуд хүмүүсийн өмссөн, зүүсэн, уусан эзнийг нь ярьж байж хоосон сэтгэхүүгээ өлөн тархиа хооллож өдрийг өнгөрөөнө. Шинээр орсон хүүхэн бүрийг татаж хангаана. Гэхдээ хинэн ч сэтгэлээсээ эр хүнийхээ хувьд шохоорхож дурлаж хүний ёсоор харьцахгүй. Зүгээр л шалиг заваан үгсээрээ булна, өдөөд байна уу гэхээр доромжлоод. За тэр хамт арх уух гэж дуудана. Уриална. Очоод байж болохгүй. Очихгүй байж бүр болохгүй. За тэгээд нийлж арх уухаараа хараал, ёс зүй, ухамсарн зүгээр дуус. Тооцоогоо даалгуулна. Гайгүй хүүхэн байвал дуудал гин. За тэгээд би ийм угшилтай, тэр тийм гаралтай гэдэл өөрийгөө дөвөлгөн, удирдлагуудаа муулна. Маргааш очоод нүүрэн дээр нь шууд хэлнэ гэдэл амар том зоригтнууд. Маргааш нь арх уусан, ажлаасаа хоцорсон гэд даргад загнуулаад жинхэнэ гүлэг болцгоно. Тэгээд даргын өрөөнөөс гарч ирэхээр хэн матсан гэдэл орилж чарлаад алан шуулна гэл үнэхээр ядаргаатай. Яаж ажиллахаараа онны авраг тэргүүний ажилтан болчт юм байгаа. Баяр наадам болохоор дарга нарын хажууд нь сууж зураг даруулах хой битэй юм шиг. Пял үсрэн. Дарга жахан өөдөөс нь хараад өөрийг нь цаашлуулад инээвэл бүр хар багын балчир хүүхд шиг шилээ майжиж инээж энтер юу нөгөө том ах нийх муухай сэжгийн. Энд тэнд хүмүүсийн ярьсан яриг дарга нарт мэдээлж тэгэл шагнал урамшууллынх нь эзэн болдог. Өөрийнхөө хүрээллийг бат болгочихсон. Ийм хүмүүс дунд ажиллах үнэхээр хүнд юм аа. Хаа сайгүй л ийм хүмүүс байдаг гэх юм. Арайчтэй нэрэ. Би ажилласаа шантраагүй. Ажилдаач дуртай. Харин ийм ахнараас болж үнэндээ залхаж байна. Хэрвээ надад ямар нэгэн байдлаар ажилласаа гарах дээр тулсан тийм цаг үе ирэх юм бол нэр бүхүй хүмүүсийг зүгээр л нэр устдаа зарлаад удирдах газарт нь хэлнэ гэж би боддог. Одоо бол бичиж болохгүй байна. Учир нь би жоохон айцтай байгаа гэсэн ийм бодит тохиолдол байна. За энэ бол амьдрал дээр бол байдаг. Гэхдээ энэ бол бас яг ингээд ёстой л үнэн бодит байдал төрхөн шүү гэж яагаад битсэн хүний хувьд бол байгаа л юм байна. Гэхдээ нийлж фракцалдаг, ууж иддэг, ууж итгэрээ дууддаг, очихгүй бол матаачин болдог, манай хүн биш болдог, тэдний хүн биш болохоор ямар ч ажлын юу харахгүй өгөөж хөгжил дэвшил байхгүй болчдөг. Ийм бүлэг хүмүүсийн талаар биччихээн сонсогч маань. За дараагийн сонсогч холбогч байна. Эмжил радио тэнийг сонсож байна. За үчимэндээ. За тамирын зүйлийг байгааг сонсогч байна. За. За над сэтвч аюу хэцүү сэтвэлтэй тэгээд одоо жишээлбэл би одоо яг над үйл явдлын чинь талаар эсэргүүцдэг төрлийн юм байна л да. Тэгээд энэ эсэргүүцлээсээ болоод олон жил зуулгуулж олон жил одоо албан тушаал дэвшдэггүй яг бахвайдгаараа байгаа тийм хүн байна. За тэгээд нөгөө хүнийг ингээд судлаад үзэхлээр за тэгэл эмэгтэй хүн амтыг татаж хоргоодог тэрвэтгаа гэр бүлийн гадуурх нэг байдлаар үйлдэлээ хийж нөгөө хүнтэй байр сав авч өгдөг. Нөгөө хүн нь үр хүүхдийн гаргачихсан байр савнд авч өгсөн байр савнд амьдраад ингээд байж идэг тийм ээ. Асал мөнгөтэй юм а тий. Тэгээд дээрээс нь одоо тэгээд тэр хүнд тийм амар өртөө юм багтаал гэж би боддог шүү дээ. Одоо яг одоо таны ямар нэгэн байдлаар энэ ядаргаад болгоод ингээд ажиллах одоо юу гэдэг дэвшдэгчгүй ингээд байрын чинь байлгаад байгаа тийм тохиолдол нь юунаас болсон юм?
Ерөнхийдөө чинь хувийн харилцаа л гэж ойлгож байна. Би яг би бол яг хүн болгон таалагдах албагүй шүү. Тийм шүү дээ. Доллар биш тийм ээ. Яг ингээд эргээд харахад бол нэг таалагдах гад хичээгээд байгаа хүмүүс нь айгүй сайхан явж байна. Таалагдах хичээхгүй яг над шиг юм хүмүүсүүд яг ингээд байх байдагтай л байна. Ер нь бол нэг хаа газар бас яг юм шудраг өсийг эрхэмлэгч бөгөөд өөрөө бас шудраг байхыг хичээдэг хүмүүс байдаг л та. Тэр хүмүүс бол харьцангуй бас хөгжил дэвшлэн яг нэг дарга нарынхаа эрх хэмжээнд таардаг ч юм уу. Эсвэл нөлөө бүхий хин нэг нээсд ингээд зөрчилдөө үүсгээд ёстой хөгждгүү болчихсон байдаг шүү дээ. Та бол одоо тэдний нэг нь болтоо юм байна. Ер нь бол яг тэгж ойлгож байна. Тэгээд өөрөд энийгээр юу гэж хэлэх юм гэхээр баг хутаг хоёр багддаггүй гэдэг шиг. Тэгээд олон жилийн юм байдаг юм шиг байна гэдэг. Өнөөдөр хүртэл би хамаг чадлаараа хийж амьдсан. Та жоохон утсаа ойрхон бариарай. Яриач нь алсраад байна шүү. За. Хамаг чадлаараа л хичээж юм тэгээд мэдхгүй одоо яг л байран дээр л байгаа шүү дээ. Одоо нэр юу ч гэвдээ. Энд одоо дэвши, дээшлий гэж боддог. Тэгэл яг тийм бодол маань одоо сүүлдээ бүр байхгүй болж байна л та тэгээд. Тэгээ мөлийцсэн биш дээ одоо үрэл тий. Яг хүмүүс бос хүмүүс гарчул яасан гэхэлэр энэ олон жил би чамаас энэ ингээд зориулаад би тэр байдлаас ингээд ямар хамаатай ингээд гарчих юм бол би өөрөө дормжлж байгаа юм шиг санагддаг байхгүй. Ингээд гай болоод байх хэрэгтэй юм шиг санагдаад ингээд байгаад. Асуудал танаас өөр чинь эхлэх үстэй ер нь бол. Өө одоо шударгаар шүүмжлэлтэй хандсан. Чи одоо намайг ингээд жижигхэн юм ингээд шүүмжлээд амар том болохлоор нь би зүгээр ингээд тэрийг хэлээд байгаа байхгүй ингээд нөгөө зөв байдлаар нэг тайлбарлахлаар одоо би таалагдахгүй шүү дээ. Тэгээ эсэргүүцлээ. За. Эсэргүүцгүй л байх ёстой байсан юм шиг байна. Ер нь бол. За таны зөв юм байна. Уучлаарай миний буруу гэх тэгэл байж ёстой байсан юм шиг. Одоо би тэрийг олон жил бодлоо тэгэхээр яг л тийх ёстой байсан юм шиг байна. За миний буруу таны зөв уучлаарай гэх ингээл тэгсэн бол би одоо өнөөдөр бас ямар ч яах юм бэ? Гайхаад идэх. За холбогдсонд баярлалаа танд. За баярлалаа. Тэгэхээр нөгөө нэг эсийн эцэж тоглоом дураахгүй гэдэг шиг яг л нөгөө нэг таалагдах болтой юм шиг байна. Тийм ээ. За ойлголоо танд. За үчиг сайхан гөрөлрөө та. За үчиг сайхан. За баярлалаа. Тэгээ ер нь бол амьдралд чинь хэцүү шттэ. Нэг талыг бариад би шудрахгүй ингээд хич шудраг царайлаад байж болохгүй. Би чинь за одоо энэ удаад болиё доо гэд бас хууль бус юмтай эвлэрээд иж бас болохгүй. Гэхдээ л ер нь хүмүүсийн харьцаа ажил дээр ч амьдрал дээр ч нийгэмдэр байдгаас амьд харьцаан дээр явж байгаа юм чинь харилцан бас маневртай энэ үед нь би яах вэ буулт хийх үү энэ үед нь би яах вэ давшилт хийх үү гэдэг юм а бас л бодмоор л асуудал баг тийм ээ. Одоо мэдэхгүй юм да одоо хүний амьдрал би ямар тэр хүний өмнөөс ажил амьдрал дээр нь очиод яаж байгаа ш хүний өмнөөс тайлбарах үнэхээр их алга. За манай өнөөдрийн сэдв хамт ажиллахад ядаргаатай ах нар гэсэн сэдвүүрээр яригдчихэж байгаа. За ингээд дараагийн сонсч хүлээж авъя. Алло. Хэмжээл радиогийн сонсч байна. Хүний л. За мань орой мань дүргийа. За. За маш сайхан сэдв ярьж байна. Би одоо 55 6 нас хүрчлээ. За. Зөндөө юм үзлээ. За одоо яг ингээд ийм ах нар ихснэр дэлхийн нийтэд байдаг юм биш үү? Ганцхан Монголд биш. Би Европт, Америкт ажиллаж байлаа. Тэнд ч бас ингээд Монгол юм төчөөд манаас бэлгийн дарамтнд өртөөд юмхөө маркараас ирчүүд хүртэл ингээд дарамтлуулаад ингээд амьдраад ажиллаад явж байгаа юм л да. За Монголч гэсэн би бас иймэрхүү юмтай зөндөө таарч байлаа.
Бас нэг байгууллага тэр нэг удирдахаас мөшөл хийгээл явж хахад юм ажиллаж байгаа байхгүй. За. Тэгээ яг тэрнээс гарах гарцыг би хийж илсэн. Үр дүнгээ өгжсэн. Нэг эмэгтэй хүн орж өөлээд ярьж илсэн. Тэгээд тухайн байгууллагыг би юу яаж байгаа вэ? Маш олон удаагийн сургалтанд суулгаад өөрөө сургалт ороод ингээд тэр хүн хамт олон өөр болоод би ингээд хоч мочоо болоод ингээд маш гоо тийм уйлдаад болоод гэлдэг юм байна. Тэгээд нэг юу яах гээд гаралгаа байдаг шүү гэж хэлчихсэн тийм хүмүүс. За. Та нар одоо яг тэр эмэгтэй хүн ингээд бүтэн жил дамтанд байж ингээд тэгж байна. Эндээс гарахаар бол ерөөсөө сэтгэл судлаач тэр сэтгэл зүйч тэр очиж зөвлөгөө маш олон удаагийн зөвлөгөө авах хэрэгтэй. Яагаад тэгж хэлж ийм гэхээр нөгөө хүмүүсүүд биш би яагаад авах хэрэгтэй гэж хүмүүс гайхаж байгаа. Гэхдээ хамт олон дунд би яаж авах талаар сэтгэл судлаач маань зөвлөгөө маш сайн өгнө гэж байгаа байхгүй юу? За, холбоотой баярлалаа. Маш сайхан болно. За баярлалаа. За баярлалаа. За ер нь одоо хүний л амьдрал гэдэг нэвтрүүлэг явж байгаа юм чинь биеийнхээ амьдрал дээр зөвлөгөө өгöd явах гэж би бодож байна. Зөвлөгөө өгөхгүй гэсэн тийм ээ. Тэр хүний юу туулж, тэр хүний гутлыг өмсөж, тэр хүний хөлийг эзэмшиж годамжаар алхаж чадахгүйгаас хойш юу туулж, юун дээр эмзэглэж бухимдаж, ямар боломжоо хаалгуулж, ямар боломжоо заа болиодаа гэд өөрөө ч хааж яваг бид нар мэдэхгүй болохоор зүгээр л сайхан бодит тохиолдсон явдлуудаа л ярьцгаая. Сэтгэлээ л уудалцгаая. Зям жил радио тэнийг сонсч байна. Бид бол хоёр төлөв гэж ярьдаг шүү дээ. Байна уу сонсч байна. За. Тамно орон мэндүүд. За. Надад тохиолдсон явдалтай олон жилийн өмнө. За. Тэгээд ингэж ажилладаг байсан. За. Тэгээд анх ажилд ороод одоо засгийн одоо эмч маань би ч өөрөө жоохон байсан оюутны ширнээс ирсэн. Их хоргож яадаг гэсэн, их дарамтлагдаг байсан. Тэгээд тэрнийг хүлэн зөвшөөрөөгүй гээд нөгөө нэг одоо би уурлаад хүмүүст энэ хүн ингээд байна гэдэг дарга дээр орохгүй юу. За. Тэгсэн чинь чамайг ясаж чинь тайлгаад одоо энэ нэмлэх байхгүй болтол нь чамайг ажлаас нь өөрөө өргөдөл өгтөл нь чамайг би яна харж байгаа чамайг гэлтгсэн. Тэгээ манай нэг тасгийн бага эмч нэг бас настай ихч байсан. Тэгээ тэр хоёр нийлээд намайг өстө ажиллаа хийж чаддгүй. Би одоо нэг хүүтэйгээ хүүтэйгээ ганц хийжсэн байхгүй юу? Айгүй их дарамтлагтай байсан. Тэгээс үлдээ би бүр өстө гарын орой гэж өөрөө өргөдлөө өгөө тэгээ гарч ирсэн. Ёстой л өөрөө чинь өргөдлийг чинь өгүүлнэ гэж дарамтлж байсан биелээ орж штэ. Тэгэл ингээд тасаг дундуур ингээд ажиллагаа явж байгаа чинь өстой чи юу гэж байгаа энэ эмчгээс айлах болоогүй юу гэл хүмүүсийн дунд ч юм уу гэл хоролцвол одоо бүр амар дотор амар орцчээ ярьсан ч юм бүр хэдий 10 хэдэн жилийн өмнө гэж та хэлсэн ч гэлээ гэсэн одоо хүртэл тэр бухимдал хомдол нь байж штэ тань 2016 онд гарсан л та би эмнэлгээс өөрөө өгтөөгөө гарсан. Тэгээд дарга яасан ингээл нөгөө юунхий эмнэлгийн дарга бас эрэгтэй хүн байсан. Тэгээд тэр маань тэр эмчээ маань бүр хар багийнхан бас 40 мянгатын найз нөхгүй. Тэгээд би хэлсэн одоо энэ эмч маань ингээд тэгээ би ажиллаас харах чи би ч бүр оны шилдэг мэлдэг болоод бүр эрүүл мэндийн тэргүүний ажилтан бараг авахар хүүхдээ нэгэд нэг төсөл бичээд тэр нь маань хэрэгжсэн эмнэлгээ. Тэгээд компьютерийн төсөл бичээд тэр нь хэрэгжижсэн байхгүй. Тэгээд айгуу тийм мундаг байна гээл тэгэл намайг чинь магнуулна гэжсэн чинь өрөөндөө тэр юмч маань дуудаад ширэмэрээ тасцсан. Чам 2 сая төгрөг өгье чи ганц бий гэжтэй чинь яа тийм надтай харилцаатай байна ширэн мөө би тийм 1000 ганц бий гэжсэн би юм дургүй гэд оролж аваад нэг өрөөнөөс нь гарсан байхгүй. Тэгэл тэрнээс хойш тэгэл бүтэн жил бүрстэ тамтай байж байгаа л гарсан. Яа та бүтэн жил үнэхээр тэнд бол дарамттай байсан бахан ойлгомжтой байна. Тэр бага эмч хүртэл намайг бүр энэ яасан хийсэн гэл мэдэхгүй мөнгөний хэрэгт хүртэл холбогдуулаад би бүр даргалтын аппарат зарсан хэрэгт орохгүй бол тэгэхээр би өстө тийм даргалтын аппарат зараагүй өмнө шударган байвал нэг бол би гараа гэл тэгээ өргөлөө гарсан л та. Нээ би ёо бүр. Амар бэт юм бэлээ. Тийм байна.
Одоо та хамт олонтой байгаа юу? Одоо би хувийн байгууллага тэрнээс хойш улсын байгууллага дахиж ороогүй. Орхоос аяагаад улсын байгууллага гэтээ хувийн байгууллагч гэсэн яг шууд тийм байхгүй ч гэсэн нөгөө нэг яг тэ алаг нүд минь нэтрэгээл бас нөгөө нэг гэр бүлтэй хүмүүс жоохон ууж идэхээр ингээд гэж үздэг л дээ. Хандлага нь бас байгаа л байдаг. Байгаа. Гэтэ яг тэр хүн шиг тэгж амар шууд дайраал намайг дарамтлсан юм одоогоор алгуулна. Яг нөгөө хувийн байгууллагт болохоор би өөрөө зүгээр ингээд хэмжээгээ барайл явчихж байгаа хгүй. Тухайн үед би бол жоохон хөвгтэйсэн. Тэгээд одоогоос 10 хэдэн жил 10 жил болох ч шүү дээ. Тэгээд хүн ер нь жоохон задгаа хүсэхгүй л яах хэрэгтэй мэлээ ер нь. Жоо нөгөө залуу хүн чинь бас ингээ гоё богинохон плаж өмсмөр байдаг тий. Тийм шүү дээ. Өөртөө гоё таалагдмаар шүү дээ. Тийм үстэй. Таалагдаад ингээ гоё явах гэхээр ингээд тэр настай хүмүүс хэцүү байдаг. Ингээ ажил хөдөлмөр уул нь эмнэлэгтэй ажилламаар одоо би эмнэлгийн чиглэлээр ажилтгүй. Уул нь Германд сураад төгсөөд ирсэн байхгүй би. Та одоо тэгээд одоо бол санхүүг төгсөөд санхүүгийн мэргэжлэр явж байгаа болохоор надаа тэр мэргэжлэр ажилламаар л байдаг. Гэхдээ одоо хол чадахгүй. Тийм амар хэцүү байдалтай. Зүгээр гэсэн та өстой гоё байна. Ястой мундаг байна. Болж байна. Тий. Тэгээд харин тийм л өөр тохиолдсон явдлаа л тэгээд л одоо өөр яг тий. Уучлаарай хичээгээ сая хэлжлээ. Дүү байж дээ ерөөсөн гээд ажилласан цаг хугацааг чи харахаар тийм байна. Зүгээр өсгөө минь. Асуудалгүй тийм гоё байна. Одоо нөгөө совилогчийн мэрэгжилтэй. Тэгээд та өөрөө ажиллаж байгаа хугацаанд тэр шинэ гоё оновчтой санаануудыг хэрэгжүүлээд өсвөл бичээд тэгэн гутлаа дахиад өөр мэрэгжил эзэмсээ тэргээр ингээ явж байгаа гэдэг чи ямар мундаг юм бэ? Тий, эцнээгээр санхүү төгсөөд Германд бас юу нөгөө нэг тийм төслийн юунд бас оролцчихсан байхгүй юу? Тэгэхээр би тийм төслийн юмд оролцоод тэр нь маань шийдэгдээ тэр эмнэлэгт маань 80 компьютер ирсэн байлээ. Надаас миний дараа ирсэн байлээ. Тэгээд бол надад шагнал бангал өгнө гэлдэгчсэн. Би одоо тийм ордохгүй зүгээр намайг тайван би гармаар байна гээл тэгэл гарсан л та. Дараа тэгээд та өөрийнхөө яг үндсэн мэрэгжилдээ бол үнэхээр хайртай хүн байна тий. Хайртай тэрүүгээр нэг хүмүүнлэгийн байгууллагт бас ажиллахад оюутан багтаа ажиллажсэн болохоор тийм хүмүүс туслах ажилтныг дуртай. За холбогцсонд баярлалаа танд. За баярлалаа. За өчиг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За баяртай. За нэвтрүүлгийн цаг баг байна. Гялс нэг сонсож авчия. Эмжил радио тэнэг сонсож байна. Оо сайн байна уу? За үчимэндээ. За. Үчимэнд. Сая энэ ихчийн өмнөх нэг ах хальт нөгөө нэг юу сэтгэл зүйчтэй уулзаж болно штэ гэж хэлсэн штэ. Тийм тэр ахын зүгээр санаа нь болохоор одоо бид нарт илүү нөгөө туслахын тулд хэлсэн байх гэж би бодсон шүү. Тийм тэгээд надад бас асуудал байсан. Нэг бүлгэн дотор ер нь бол аюу хэцүү байгаа тэр бүлгэмээсээ яг гарахгүй байх хэцүү яг тэсвэрлээд уугаад ер нь бол байж байгаа. Тэгээд хаяада нэг сэтгэл зүйч найз дээр очтیں۔ Тэгээд яг ямар зүйл дээр нь өөрийгөө өмгөөлөх ёстой, ямар зүйл дээр нь хэлэх арыг тавих ёстой вэ? Тухайн хүмүүст яг тэр талаас бас айгуу гоё зөвлөгөө аваад одоо байнга дарамтлуулаад байх биш тийм ээ. Өвдөд зовоод хэцүүдэд байх биш. Яг зоригтой аль нь дээр нь яг зоригтой зогсож чадах хэрэгтэй. Тэнд хаглах зүйл байна уу, гаргаж ирэх ёстой зүйл байна уу? Яг тэн дээрээ бас ингэ зөвлөгөө аваад явдаг. За баярлалаа танд. Өчиг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За баяртай. За манай өнөөдрийн сэдв хамт ажиллахад ядаргаатай ах нар гэсэн сэдвүүрэнд ярилцлаа. За өстой эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ бүх хүмүүс л өөр тохиолдсон явдлуудаа ярьлаа. Хамт олон дотроос тодорхой хэмжээний бүлэглэл үүссэн эсвэл одоо жоохон удаан жил ажиллаад туршлагатай үн цэнтэй гэдэг алдарыг хүртчихсэн ах нар нь яг ясам дээр ямар хуу ханддаг вэ гэдэг тал дээр амьдрал дээр бодиттой жишээнүүдээ бас ярьлаа. Би ч бас өөрийнхөө сэтгэлийг хуваалцлаа. Энэ цаг хугацаанд бас надтай хамт байсан нийт үзэг сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. За ингээ манай дараагийн нэвтрүүлэг 22 цаг 10 минутаас хөтлөгч Эрик Авна нарын хамтран хөтэлдэг томчуудын явдал нэвтрүүлгээр иргэн та бүхэнтэйгээ уулзах болно. Та бүхэндээ маш их баярлалаа. Ингээ түр баяртай. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3